Сайн байцгаана уу? Та бүхэн Crime Time плейлисттэй тавтамаар л энэхүү плейлистээрээ би болсон бодтой гэмт хэргүүдийн талаар ярьдаг байгаа. Өнөөдрийн хувьд гэх юм бол нэлээд уурт сонирхолтой хэрэг байгаа. Яг миний өөрийн сонирхдаг, судлах дуртай төрлийн хэрэг байгаа. Яагаад гэх юм бол арт нь маш олон нууц, маш олон эргэлтүүд байгаа. Тийм учраас бүгдээрээ шууд хэрэглэв орцгоё. Өнөөдрийн гэмт хэрэгтэй холбоотой айлыг бол Howard Zinn гэдэг. Howard Zinn-ийн хувьд яг гэр бүлийг нь тодорхойлж хэлэх юм бол төгс гэр бүл. Яг л интернетийн зурган дээр ч юм уу зүгээр рекламны зурган дээр байдаг яг нэг тэр аз жаргалтай гэр бүл бол Howard Zinn. Зарим хүмүүс бүр Howard Zinn-ыг тодорхойлохдоо яг л Америкийн аз жаргалтай гэр бүл кинон дээр хэрхэн гардаг яг тэр гэр бүл бол Howard Zinn гэж тодорхойлдог. Howard Zinn-ийг гэх юм бол А Франк, ээж Нанси тэгээд 3 хүүхэдтэйгээ хамтдаа амьдардаг юм гэр бүл байсан байгаа юм. Эхлээд бүгдээрээ Франктай танилцъя. Франкийн хувьд гэх юм бол бага насны нэлээд хатуу эцэг эхийн хараа хяналтандаар өссөн. Учир нь гэх юм бол Франкийн аав сүмийн номлогч хүн байсан байгаа юм. Тэмч болохоор хүүгээ багаас нь зөв замаар хөтлөхийг, зөв замаар авч явахыг маш их шаарддаг байсан. Найз нөхөдтэйгээ орой гадуур дэмий битгий яв, ариг тамхи мансууруулах бодис, согтууруулах бодис гэд бүх зүйл бол бурхны эсрэг нүгэл гэх мэтчлэн ойлголтыг хүүдээ багаас нь суулгасан. Тэрнээс гадна нэлээд хатуу байсан учраас 10 жилийнхэн төгсөлтийн баярт үдэшлэгтэн хүрэлтэд явуулж байгаагүй. Гэсэн ч Франк бусад хүүхдүүдийн адилаар гомдлоод ч юм уу шударга биш байна гэж огт хэлж байгаагүй. Франк энэ бүгдийг яг өөртөө зүгээр л тусгаж аваад миний ээж аавын зөв, миний амьдрах жин болвол ийм л байна. Надад харамсах зүйл байхгүй. Би ууртгаал хийж хичээх хэрэгтэй гэсэн тийм суур хүмүүжлэлтэй болчихсон байсан. Франкийн хичээл номны хувьд ч гэсэн амжилттай бүх зүйл дээр анхаарлаа үнэхээр сайн төвлөрүүлээд өөрийнхөө ирээдүг тодорхойлж ирсэн байсан. Залуухан хөвгөн байсан. Удалгүй Франк коллежид ороод нэгэн охинтой танилцаж татамсаж эхэлсэн. Энэ охинтойгоо үерхэд удаагүй байтал тэр хоёр хамтдаа гэр бүл болох шийдвэрийг гаргаад хурмаа хийсэн. Энэ хурмыг нь Франкийн аав өөрийнхөө сүмд зохион байгуулад өөрөө баталсан байгаа юм. Энэ хурим нэлээд нэжгэр болсон сүмийн бүх хүмүүс, сүмийн бүх гишүүд оролцсон гэр бүлийн гишүүдээс гадна харин энэхүү хуримнаас бараг л удаагүйдээ жил гаруй хугацааны дараа Франк өөрийнхөө их нэртэй ярилцаад чи бит хоёрын амьдралд хүсдэг зүйлс өөр. Тэгээд аль аль нь энэ гэрлэлтэнд бэлэн биш байгаа юм байна гэдгээ ойлгоод их нэртэйгээ ярилцсан. Энэ салалт бол тиймч хортой юм уу ямар нэгэн муу үр дагаврыг гаргаагүй. Аль аль нь томчууд шиг байж сайн ярилцаад бие биенийхээ цаашдын амьдралд нь амжилт хүсээд салцгаасан байгаа юм. Харин энэхүү салгалтаас гараад нэлээд удаагүй байтал Франк дахин нэг бүсгүйтэй танилцсан. Энэ бүсгүйг нь Nancy Shore гэдэг. Nancy хувьд гэх юм бол хачирхалтай нь Франк сүмд хурмаа хийж авах үед зочдын нэг нь байсан. Нэгсэндээ Франкийн аавын сүмд байнга бүтэнсэ өдөр болгон гэр бүлийнхэнтэйгээ ирж ном сонсдог байсан гэсэн. Ингээд Франк, Nancy хоёр танилцсан даруйдаа татамсаад Франкийн хувьд гэх юм бол өмнөх гэрлэлтээсээ энэ удаагийн үерхэл илүү жинхэнэ санагдчихсэн. Франк Nancy хоёр ярьдаг байсан л да. Чи бит хоёр л энэ амьдралыг хамтдаа туулах юм шүү байна. Яг чи миний зөв хүн байна. Одоо би ч гэсэн чиний зөв хүн байна гэдэг ойлголтыг би биендээ өгсөн. Үерхэж татамсаад удалгүй гэр бүл болоод амьдралаа цааш эхлүүлэхээр шийдсэн. Франк Nancy хоёрч хурмайлаа, аз жаргалтай асуудын амьдрал цааш үргэлжилсэн. Хурмнаасаа 2 жилийн дараа Франк Nancy хоёр анхны хүүхдээ үлээдэн авсан. Гэхдээ энэ төрөлд нэлээд хүндрэлтэй байсан л да. Тэдний анхны хүүхэд нь охин Ashley байсан. Эмчнэрийн хувьд гэх юм бол охиныг нь төрсөн даруйд л шууд яаралтай эмчилгээнд оруулсан. Эхний дооног бол охиныг чинь бид нэр аврах чадах хэсэг дээр үнэхээр эргэлзээтэй байна гэсэн амжилттай мэдээг Франк Nancy хоёрт дуулгасан. Гэхдээ Франк Nancy хоёр аль аль нь итгэгчид тэмч болохоор үүнийг даваад туулна гэдэгт итгэлтэй байсан. Харин удалгүй азар яг л Франк Nancy хоёрын бодчихсэн шиг Ashley охиных нь бие дээрсэн. Эмнэлгийн зүгээс ч гэсэндээ Ashley охинд одоо ямар нэгэн аюул байхгүй гэж хэлсэн.
Ингэж л Франк Найси хоёр ээж аваар болсон. Айршлин охиныгоо төрөөд удаагүй байтал дахиад 2 хүүхэдтэй болсон, охин хүү хоёртой болсон байгаа юм. Ингэж л Хавардын гэр бүл улам том болж цаашдын амьдрал нь өрнөсөн. Франкийн хувьд гэх юм бол нэгэн хуулийн байгууллагад санхүүг нь хариуцж ажилладаг байсан. Ажлын хүмүүс түүнийг үнэхээр хөдөлмөрч шаргуу залуу гэдгээр тодорхойлдог. Франк ажилдаа дуртай, өсөж дэвших боломжтой ийм ажилтан байсан. Франкийн цалин гэр бүлэд итгэхэд хангалттай байсан. Үүгээрээ ч гэсэндээ Франк нэлээд бахархдаг. Харин Найсигийн хувьд гэх юм бол тэр бол төгс гэр эзэгтэй. Найси 3 хүүхэдтэй цэцэрлэг, бага анги, дунд анги, ахлах сургууль гэд энэ бүх цаг үед нь өглөө болгон хичээлд нь хүргэж, өдрийнх нь хоолыг бэлдээж, орой болгон хичээлээс нь авдаг байсан. Ганц хичээлч биш, бүх давтлага, сургуулиуд, урлагийн үзлэг, спорт өдрлөг гэд энэ бүгдт нь Найси дандаа байж байдаг. Найсигийн хувьд гэх юм бол сайн гэр эзэгтэй, сайн ээж байхаасаа гадна нийгэмд маш их тустай нэгэн байсан л доо. Найси бүтэнсэ өдөр болгон гэр бүлийнхантайгаа сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Орон гэргүй хүмүүст хоол өгөх аян дүн идэвхтэй оролцдог. Түүнээсээ гадна Африк руу байн явж эцэгийнхээ өвчнөд алдсан хүүхдүүдэд тусдын болох үйл ажиллагаанд хамрагддаг байсан. Найси хүмүүс тодорхойлдог л доо хитрхи гинэн. Ер нь бол Найсиг тусч гэдгээр нь хүмүүс үнэхээр мэддэг. Хотынханд хүмүүс мэднэ, тэр байтугай бүр гудамжны орон гэргүй хүмүүс хүртэл энэ талаар сонсчихсон. Найсихаас ирж мөнгө гуйдаг, тусламж гуйдаг. Энэ үед Найси хизээч хоёр бодлогоор тэглгүй хав туслая гэж шууд уриалгахнаар ханддаг байсан. Нэг удаа бүр хоёр орон гэргүй хүн Найси дээр ирээд битээрт очих газар байхгүй наа. Буудал болох хэрэгтэй байна. Буудлын мөнгө өгөөч гэсэн хүслийг тавьсан. Бодоод үзтээ зүгээр л танихгүй хүмүүс. Энэ үед нь гэтэл Найси тэглгүй яхаа бид хоёрт буудал алхах чинь туслая. Тэгээд би буудлын чинь мөнгөг өгье гэж хүртэлтэй сайхан сэтгэл гаргаж ирсэн. Найси хүмүүс хараад шууд таних анхны тэмдэг гэх юм бол тэрбээр маш гүн хурц цэнхэрнүүдтэй. Зарим гэрэл сүдэрт ч юм уу да Найсигийн нүд бүр чирнэлийн юм шиг харагддаг байсан. Энэ нь үнэхээр үзэсгэлэнтэй. Франкийн түнд дурлах шалтгаанууд энийг хүртэлтэй болсон. Дээрээс нь Найси маш сайхан хоолойтой сүмийн найрал дууны гишүүнээр хүртэлтэй байнга дуулдаг байсан. Франк ч гэсэндээ хамтдаа их нэртэйгээ дуулдаг байсан. Тэр хоёр хамтдаа дууг дуулахад яг л өөр зүйлээр, оюун санаа бүх зүйлээр холбогдож байгаа юм шиг санагддаг байсан гэж хасаад ирдэг. Найсид ийм их ажил байсан ч гэсэндээ хизээч гомдолж байгаагүй. Хитрхи ядарч ийм хүүхдүүдээ би ганцаараа хараад ч юм уу тийм асуудлыг бол огт гаргаж байгаагүй. Найсигийн хувьд гэх юм бол үе үе толгойн өвддөг биеийн байдал нь бас яг 100% цаавар байгаагүй. Нуруугаар нь байнгын өвддөг иймэрхүү асуудлууд байсан. Гэхдээ энэ талаар бол огтхонч гомдолгүй, бусдад төвөг удах нэлээд дургуун байсан байгаа юм. Өөрөө болгочиндоо энэ асуудлыг томсгоод явах гэх мэтчлэн тийм бодлыг дандаа авч явдаг. Гэхдээ Найсигийн амьдралдаа юм сэтгэл хангалуун байгаа нь бас нөхөр Франктай шууд холбоотой. Франк гэр бүлийн харилцаа үнэхээр гайхалтай авч явдаг нэгэн байсан байгаа юм. Их нэртэйгээ романсаа хизээч байхгүй болгоогүй. Битээ гэрлээ дутцсан юм чинь болцоо гэдээ авч юм уу те. Тиймэрхүү зүйл бол огт байгаагүй. Байнга их нэрээ болцоонд урьдаг, өөрсдөө дуртай хамтлагуулах Чикаго гээд хамтлагийн аялын тоглолтыг ийш тийшээ явж үздэг. Ерөнхийдөө бол хайр дурлалын харилцаа дандаа халуухан нарны байлгахыг хүсдэг. Франк үргэлжил Найсиг гинтийн бэлгэгээр баярлуулах дуртай байсан. Энэ нь 40 насныхан төрсөдөр бүр нэлээд том баярлуулсан л да. Найси 40 нас хүрэхэд Франк түүнийг 7 хоногийн тансаг зэрэглэлийн усан онгоцны аялалд орсон. Энэ бэлэг Найсид үнэхээр их сайхан санагдчихсэн. Тэгээд хосууд усан онгоцон дээр аялж байхад Найси нэгэн алмаз өмнөд эрдэнэ зардаг дэлгүүрийн цонхон дээр байгаа нэгэн гайхалтай хөрхөн бүгжийг олж хараад ямар гоё бүгж вэ гэж бодсон байна. Гэхдээ үнийг нь хараад энэ бол хитрхэн үнэтэй байна гэж бодоод өнгөрсөн. Гэхдээ үнийг нь Франк олоод мэдчихсэн байсан. Франк орой олон дээр Найсиг харчихсан байсан тэр бүгжийг их нэртэй бэлэглэж 40 насных нь төрс өдрийг өнгөрүүлсэн. Ингээд харахаар ер нь хосын харилцаа ямар байсан нь тодорхой харагдаж байгаа. Ганц их нэртэй ч гэлтгүй Франк ер нь бол эргэн тойрныхоо хүмүүсийг
баярлуулах маш дуртай нэгэн байсан. Франкийн хувьд гэх юм бол ажил төрөл амжилттай явж исэн, тушаал дэвшсэн, цалин мөнгийг бол хангалттай болоод хангалуун амьдарч исэн. Үүнийг ч гэсэндээ бусдад хаваалцах дуртай. 2008 онд л гэхэд Бээжингийн Олимпиор Франк Хауардын гэр бүлийнхнээ тэр чигээр нь мөн дээрээс нь Нансигийн ээж аав өөрийнхөө ээж аавыг дагуулад Бээжингийн Олимпийг үзэхээр сюрприз барьсан. Энэ нь бол үнэхээр гинтийн бэлэг байж чадсан Хауардын гэр бүлийнхэн 2008 онд Бээжингийн Олимпиар үнэхээр хөгжилдөж чадсан. Ингэж байж идэл 2009 онд Франкийн амьдралд нэлээд том өөрчлөлт ирсэн. Нэгэн гайхалтай боломж гарч ирсэн. Энийг юу вэ гэвэл Ричард гэдэг түн шин түүнийг өөр дээр ажиллаач гэсэн хүслийг тавьсан. Энэ Ричард гэдэг бизнесменийн хувьд гэх юм бол Иракийн дайны үеэр зэвсгийн намын эрхлээд нэлээд их мөнгө олчихсан, саятан болчихсон юм бизнесмен байсан. Гэхдээ Ричардын хийдэг бизнес аюултай. Ричардын хувьд гэх юм бол одоо Куwaiтэд дахиад нэг компани үүсгэн ажиллуулах байгаа. Энэхүү компанийхаа бүх санхүүг нь Франкийг хариуцаач гэсэн саналыг тавьсан. Энэ санал бол аюултай ч гэсэндээ үнэхээр татгалзахын аргагүй санал байсан. Яагаад гэвэл цалингийн үед маш их дээрээс нь Франкэд өөрийн гэсэн офисыг гаргасан. Бүрч болоогүй. Франкэд хувийн онгоц гаргаж өгсөн. Бодоод үзтээ Франк хүссэн үедээ хүссэн газар руу хувийн онгоцоор нисч болно гэсэн үг. Үнэхээр тансаглал. Мэдээж энэ саналыг бол татгалзалгүй хүлээн авсан. Энэ саналыг хүлээж авна гэдэг чинь Франк гэртээ байх хугацаа нь маш их багасна гэсэн үг. Гэсэн хэдий ч Нанси сайн эзэгтэйгийнхаа зүгээс нөхрийнхөө ололт амжилтанд маш ихээр баярлсан, нөхрийгөө дэмжсэн. Ингэж л Франкийн завгүй хуваар эхэлсэн. Франк гэртээ тогтох нь багассан л да. Ерөнхийдөө Франктэй урдных шиг төлөвлөгөө гаргахад хэцүү болчихсон байсан. Дараа 7 хоногт ийм хий гэж товлох юмч боломжгүй. Яагаад гэвэл Франк нэг л дуудлага аваад шууд гараад явах шаардлагатай. Тийм л ажилтай болчихсон байсан. Мэдээж цалин гэр бүлийн орлогын хувьд гэх юм бол хамаагүй дээрсэн. Франк завгүй боллоо. Гэтэл босны зүйл нь гэх юм бол 3 хүүхэд нь гуруулаа гэрээ орхиж явах цаг нь болсон. Хамгийн бага хүүхэд нь 2009 онд коллежийг зорин гэрээ орхиж явсан. Тэгэхээр 2009 он Нансигийн нэлээд ганцаардмалгүй нэгтэй жил байсан. Нөхөр нь байнгын томилтоор явж хүн харин хүүхдүүд нь урд нь бужигндаг байсан. Орон гэр нь хов болсон болчихсон. Бүгд л коллеж руу яваад цаашдынхаа амьдралын төлөвлөгөөнд орсон. Нанси энэ үед сэтгэл готролд орж эхэлсэн. Яагаад ч юм өөрөөс нь бусад хүн болгон зоригтой амьдраад байхад Нанси миний зорилго юу юм бэ гэдэг дээрээ жоохон бодлогоширч эхэлсэн. Гэхдээ энэ нь сайхан сэтгэлтэй Нансиг хоош татаагүй. Нанси ганцаараа байх цаг хугацаагаа бусдад үр бүтээлтэй өнгөрөөё гэд Африк руу сайн дурын ажилтнаар явсан. Хүүхдүүдэд тусалсан. Ингэж л зуныг өнгөрөөчөөд гэртээ ирсэн байгаа юм. Харин удалгүй Хауардын гэр бүлийнхэн нэгэн гонигтай зүйл тохиолдсон нь Франк хор тавдартай болсон гэдгийг олж мэдсэн. Франк яаралтай томилтуудаа цуцлаад гэртээ ирж байнгын эмчийн хяналтанд байх шаардлагатай болсон. Энэ үед нь өөрийнх нь биенж гэсэндээ үе өвддөг Нанси нөхөртөө туслахаас огт татгалзаагүй. Нөхрийнхөө хажуунаас хоромч холдоогүй. Эмчийн хийгээрээ гэж зүгсэн бүх зүйлийг хийсэн. Нөхрийгөө бүх имчилгээнд нь бүх цагийн барихын дагуу эмийг нөгөөл. Энэ үед Франк бодсон л доо Нансиг ямар гайхалтай эхнэр болохын биш ирсэн үүнийг ч гэсэн санаа зовлгүйгээр эхнэртэй хэлж талархаж байгаагаа ярьсан. Тэгээд Франк өөрөө ингэж өвдөж зовсны эцэст Нансиг ямар хэцүү одоо өвдөлтийг ганцаараа тэгсэж туулдаг байсан бэ гэдгийг нь хүртэлтэй ойлгоод тэр хоёрын харилцаа бүр илүү гүнзгий болсон гэж хэлж болно. Азар удалгүй Франк cancer free буюу өөрийнхөө хор тавдартай тэмцээд ялж гарч чадсан. Энэ нь Хауардын гэр бүлийнхний хувьд үнэхээр аз жаргалтай мөчүүдийн нэг байсан. Ингээд Хауардын гэр бүлийнхэн амьдралаа цааш нь үргэлжлүүлсэн. Харин 2012 оны 8 сарын 18-ны өдөр болсон аимшигт үйл явдал нь Хауардын гэр бүлийнхнийг тэр чигтэн донслогсон. Энэ өдрөөс хойш Хауардын гэр бүлийнхний хувьд хизээж урдных шиг болж чадаагүй. Энэ өдөр яагаад ч юм дандаа нартай байдаг, дандаа халуун байдаг Техаст гинтл маш ихээр бороо орж эхэлсэн. Энэ нь бүтэнсэ өдөр байсан л да. Маш их бороо орж исэн учраас
гадаа нэг ч хүн байгаагүй. Уг нь энгийн бүтэнсээ өдөр байсан бол хүн болгон сүмрүү яваад хүүхдүүд гадаа тоглоод хүмүүс нохоогоо гадаа салхилуулдаг ч юм уу, айлууд гадаанаа барбекю хийдэг ч юм уу, иймэрхүү үйл явдал бол бүтэнсээ өдөр энэ хотод байнга болдог байсан. Гэхдээ энэ бүтэнсээ өдөр бол үгүй гадаа хинч байгаагүй. Хавардын гэр бүлийнхний гэх юм бол хүүхдүүд нь коллеж дээрээ, харин Франкийн хувьд гэх юм бол Калифорни мужид томилолттой ажилдаа явж исэн. Нанси гэртээ ганцаараа байсан. Нансигийн хувьд урдных шиг л бүтэнсээ өдөр ганцаараа өнгөрүүлдэг. Бүтэнсээ өдрүүдийн адилаар 6 цагаас сүм рүүгээ явсан. 6 цагаас сүмдөө очичоод 7 цаг 30 минутанд хуваарийн дагуу сүмээ орхиж явсан. Харин Нанси бүтэнсээ өдөр болгон сүмээ тарчаад гаднаас түргөө ол авч иддэг. Үүнийхээ дагуу Taco Bell ороод тако авсан баг юм. Авч явах ууданд такогоо хэлгчээд байшингийнхаа гадаа ирсэн. Машинаа гаражинд хийжээд машинаасаа буугаад хаалганыхаа ууданд очиод түлхүүрээрээ хаалга онгойлгосон. Гэтэл энэ үед түүний араас нэгэн хүчтэй түлхэлт мэдэгдсэн. Энэ үед Нанси нэлээд сандртал ардаас нь хин нэгэн бити хөдөл мөнгө өг гэж хэлсэн. Яг энэ үйл явдал чинхнээсээ болоод байгаа гэдэгт Нанси эргэлзэж эхэлсэн л дээ. Учир нь гэх юм бол эн чинь түүний гэр хамгийн аюулгүй газар юм. Тэглээж Нанси Хавардынхны гэрийн эргэн тойрон нэлээд тайван байдаг газар л та. Иймэрхүү хэрэг гараад байдгүй. Тэмч болохоор Нанси хинийг надаар тоглоод байгаа юм бах та гэж бодоод зоригтойгоор эргээд харсан. Гэтэл түүний харсан зүйл гэх юм бол 20 гаруй насны эрэгтэй, нэлээд өндөр том биетэй, сарвчтай малгайтай, хав харавцтай, хар хүрээтэй шилтэй. Огт танихгүй энэ залуу Нансиг нүдрээр харж ирсэн. Нанси яг энэ үедэл бүх юм ингээд дуусч байгаа юм бахта. Миний амьдрал энд хүрээд дуусч байгаа юм бахта гэж шууд бодож эхэлсэн. Яг Нанси ингэж бодож дуусаагүй байтал түүний цээжин дээр нэг хүүтийн мэдрэгцэн. Энэ нь гарбуу байсан. Нанси энэ үед сандраад яг яах ёстойгоо ч мэдэхгүй байсан. Гэтэл танихгүй итгээд дахиад чанга дуугаар бууга нэлийн цээж рүү гүн тулгаад амаа татаад мөнгө өг гэж хэлсэн. Нанси сандраад түүн лөө цөнхөө өгч жоод сандарсандаа буруу гараараа буюу түргэн олоо барьчихсан байсан утаа цээж рүү түлхсэн баг юм. Энэ үед гимт итгэдийн уур хөрснөө эсвэл цаасан ууд цээжинд нь хүрэхэд зочсноо мэдгүй шууд л гал нисэн. Энэ бол үнэхээр аимшигтай. Гимт итгэдийн галсан сум Нансигийн зүүн нүдний дээр онсон. Тэгэхээр толгоор нь бууцсан гэсэн энэ сум нь яг тодорхойлох юм бол толгоогоо орон цээж хүртэл нь ташуу орсон байна. Энэ бүхний дараа Нанси юу болж байгааг огт ойлгоогүй. Нанси өөрийгөө хүчглээл гэж бодсон. Гэхдээ хэсэг хугацааны дараа жоохон ухаан орж эхлээд өөрийгөө амьд байгаа гэдгийг мэдсэн. Нанси хэлж байгаа юм л да, тэр үед Нансид бос яг одоо босол гэсэн дуу хоолой сонсогдсон. Нанси хамаг хүчээ шавхаад цементний шалан дээрээс толгоогоо хавтал маш их цус байсан. Мэдээж энэ бол Нансигийн толгоноос гарсан цус. Тэрнээс гадна амнаас нь маш их цус гарч исэн, цусандаа хаахж исэн. Ингээд Нанси эцэг хүчээ шавхаад гараж руугаа алхаж эхэлсэн. Яг энэ болсон үйл явдлыг сонсоод үнэхээр miracle буюу ичил зүйл тохиолдсон юм шиг санагдсан. Тэр гайхалтай Нанси гараж руу орж чадсан, бүр машиныхаа хаалгыг онгойлгосон байна. Харин машинаа асаах төвчлөрийг дарах гэтэл машиныхын дэлгүүр түнд байхгүй байгаа гэдгийг ойлгосон. Гэмт итгээд түүний цүнхийг авч цухтахдаа машиныхын дэлгүүрийг аваа явчихсан байсан. Нанси тэр үед өөртөө хэлсэн, одоо л бүх хүчээ шавах хэрэгтэй, тэгэхгүй бол надад дахиж боломж олдохгүй. Ингээд Нанси дахиад сүүлч авах хүчийг шавхаад босоод гаражны хаалгаараа гэр рүү орсон. Энэ үед нь гэрийнхэн байшингийнхэн тохиолын систем дуурч эхэлсэн. Гэхдээ хачирхалтай нь хүний muscle memory буюу ингээд булчин ной санамжтай байдаг гэдэгчлэн Нанси автоматар тохиол унтраасан байна. Тэгээд байшин дотроо орж алхаж байхдаа цусаа дарах хэрэгтэй гэж бодоод 0 руу ороод альчуур аваад толгом дээр ширхаад орсон. Энэ үедээ Нанси толинд аимшигтэй дүр зураг харсан. Толины тусгалд байсан бүсгүй Нанси байгаагүй. Үнэхээр аимшигтай, шал танихгүй хүн шиг л харагдчихсан. Нанси удалгүйгээр галтгоороо ороод гэрийнхаа утас руу байрцсан байна. Нанси 911 лөө залгаж чадсан. Вау, бүр бодохоор үнэхээр
хэлэх болтугай. Энэ 911-д хийсэн дуудлагыг нь та нарт сонсгоё. 911, what's the address of the emergency? I've been shot, please. What's the address, ma'am? 25. Boulevard Way. Tell me exactly what happened. I've been came in my garage. I was getting out of my car. And while being on person shot me. Please help me. Yes, ma'am, I've already got help started your way. Don't hang up, and I'm going to get some questions answered from you, okay? How many people was it? It just wasn't aware. Did you see him? Yeah. Was he white, black, Hispanic? He was white at least. Dark hair. How old? I don't know, maybe. Энэ дуудлаган дээр Нэнси өөрт нь хичнээн хэцүү байсан ч гэсэндээ цусандаа хахчихсан ч гэсэндээ диспетчерт хангалттай мэдээллийг өгч чадсан иймэрхүү нуруутай хүн байсан. Тэд орчин насны цагаан эрстэй хүн байсан, бор үстэй гэх мэтчлэн ерөөдөө бол тодорхой мэдээллийг өгсөн. Ганцаараа явж исэн гэх мэтчлэн. Ингээд байж идэл удалгүй түрүүн тусламжийнхан болон эргүүлийн цагдаа нар Хавардсийнхны байшинд ирсэн. Нэнси энэ хүртэл твцэн яг дүнгэн дангал үрэж исэн. Эргүүлийн цагдаа нар буу барьчихсан Хавардсийнхны байшинд орж ирсэн. Энэ үед Нэнси бууг нь харчаад яг л хэдхэн хормын өмнө өөрлөн буу тулгаж исэн тэр муухай дурсамж дахин орж ирсэн байна. Харин үүнээс цаашаа Нэнси ухаан балартаж юу санахгүй байна. Нэнсигийн хамгийн тод санаж байгаа аимшигтай зүйл нь гэх юм бол төрийн тусламжийн түнд яаралтай тусламж үзүүлж байхдаа уул руу нэг зүү хатгсан юм уу да нэг тиймэрхүү мэдрэмжийг мэдэрсэн гэж байгаа. За ингээд л Нэнси эмнэлэгт яаралтай хүргэгдсэн. Мөрдөгчтэй хувьд гэх юм бол яаралтай Хавардсийнхны байшинг шалгаж үзэхэд ямар нэгэн зүйл бол ажиглагдаагүй, байшин дотор орж ирсэн ямар ч тэмдэг байгаагүй. Хэрвээ дээрэн байлаа гэж бодоход нийлээ ачирхалтай байшин дотроос юу ч алдагдаагүй. Тэгээд Нэнсигийн цүнхэнд бол тийм их хэмжээний мөнгө бол авч явахгүй гэдэг дээр бол мөрдөгчд итгэлтэй байсан. Мөрдөгчд эргэн тойрныхан Хавардсын байшины эргэн тойрныхыг шалгаж үзэхэд байшингаас нь холгүй нэгэн хогийн савнд Нэнсигийн цүнхэн дотор $11 байсан байна. Тэгээд түүний төрөвч карт машин дэлгүүргээд бүх юм байсан. Гэхдээ ачирхалтай зүйл нь гэх юм бол жалгааны нэмэлт нь тусдаа байсан. Үүнийг хараад мөрдөгчд бодсон л доо. Хин нэгэн хүн энэ зүйлийг албаар хийсэн байх магадaltaй байна. Тэгээд төрөвчнээс нь жалгааны нэмэлтийг гаргаад Нэнсигийн зургийг харсан. Магадгүй зөв хүнээ хороосон байх ч юм уу. Нэг тиймэрхүү зүйлийг бодсон байх магадaltaй гэсэн тамиг дэвшүүлсэн. Харин энэ үед Нэнси эмнэлэгт хүргэгдэж байхад цагдаагийн нэг ажилтан түүнийг таньсан. Энэ хүн нь сүмд хамтдаа явдаг цагдаа байсан л да. Ингэжэл сүмийн номлогчтой тэр дорн холбогдоод Нэнси ийм байдалтай болсон байна. Гэр бүлийнхэн таньдаг хүмүүс нь хэлэх хэрэгтэй байна гэсэн. Номлогч гэсэндээ Нэнсигийн гэр бүлийнхэн Хавардсыханд Нэнсигийн найз нөхдөд бүгдд нь энэ аимшигтай мэдээг дуулгасан. Харин энэ аимшигтай мэдээг сонсоод том охин Ашлигийнхнууд гэх юм бол огт итгээгүй гэж байгаа юм л да. Гэхдээ ойлгож болохоор яа тэгвэл Нэнси ер нь бол нийгэмдээ хамгийн сайн хүнээрээ танигдсан, сүмд идэвхтэй явдаг. Энэ хотын хувьд гэх юм бол бараг түргэн хоолны газраас илүү их сүмтэй. Хүн болгон маш их шүтлэгтэй, хүмүүс бие бинийгээ сайн таньдаг, хөршийн холбоо сайтай газар. Хүн болгол Нэнсиг таньдаг, бараг гудамжны хүн хүртэлтэй түүнээс тусламж гуйх гэж ирдэг. Тэгэхээр хин түүнд ийм аимшигтай зүйлийг хийн гэж Нэнси амьдралдаа бараг хорхоод ч хор хүрэж байгаагүй байна. Тийм болохоор том охин Ашлиг энэ мэдээг сонсчоод үгүй хаа яасан ч манайч тийм тохиолдохгүй буудуулсан гинэ гэд нэлийн шоконд орсон. Гэхдээ энэ хүн үнэн байна гэдгийг олж мэдсэн даруйда аав руугаа Калифорни руу залгасан. Энэ үед аав нь Калифорнид ажиллаад дуусгачихсан нэгэн казинод байж таарсан. Казинод байсан болохоор утсаа сонсоогүй. Харин хэсэг тавсарлаж байхдаа охиноос нь дуудлага ирсэн байна гэдгийг мэдээд эргээд толбоо ирсэн. Ашли дараа нь хэлэхдээ энэ аимшигтай мэдээг аавдаа хэлэхэд аав нь зүгээр юу хэлэхээ мэдхээ болчихсон. Франк маш их сэтгэл санаагаар уусан, гутарсан, уйлсан, яахаа мэдгүй байсан. Шууд Техас руу явах хэрэгтэй гэсэн. Гэхдээ Ашли аавдаа наана хончоод өглөө гарсан дээрээ гэж зөвлөгөө өгсөн. Яагаад гэвэл Франк тийм байдалтайгаар машин жолоодох тухай бараг алхаж чадахгүй юм шиг санагдчихсэн. Энэ нь ч гэсэндээ зүг байсан байх.
За өглөөний 6 цагт Калифорниагаас Техас руу нислэгээр эхнэр дээр ирсэн. Франкийг онгоцны буудлаас Ашли тосож авсан. Ашли аавыгаа аваад ээжийнхээ хөвтөж байгаа эмнэлэг дээр ирсэн. Энэ үед Ашлиг Франк дагаа явж байсан л доо. Тэгэхэд Ашли ард нь чимээ гарахыг сонссон. Гахад эргээд тартал Франк газар хугаалцчихсан байсан. Тэгэхээр Франкэд ямар хүнд туссан харагдаж байгаа. Ашли Франкийг дагуулад Найсигийн хөвтөж байгаа өрөөнд оруулж ирсэн. Найсигийн байгаа байдлыг хараад түүнийг танд хинж маш харамсалтай хэцүү байсан. Франк шууд Найсигийн гарыг хатгаад би ирчлээ одоо хажуунаас ч холдохгүй чиний хажууд байгаагүй дуучлаарай чамд ийм тохиолдсонд харамсаж гэх мэтчлэн зүйлсийг хэлсэн л дээ. Франкийг тодорхойлох босны зүйл нь гэх юм бол тэр үнэхээр намдуу зөөлөн хоолойтой тайван хүн. Яг л намдуу зөөлөн хоолойгоор бүх юм сайхан болно. Чи битээр чинь нацтай хүмүүс штэ гэх мэтчлэн зүйлийг хэлчихсэн. Энэ үед нь харин Найсид нэгэн гайхамшигтай зүйл тохиолдсон юу гэх юм бол Найсигийн толгоонд ороод цээжээр нэвлээ тэр ташуу орсон сум нь түүний тархийг гэмтээгүй. Энэ бол бүр инженерийг гайхшуулсан. Ганц тархийг гэмтээгүйс гадна өвглийн ч юм уу хүнд гэмтлийг учруулаагүй. Тэгэхээр Найсийн үнээс амьд гарна гэсэн үг. Гэхдээ харамсалтай зүйл нь гэх юм бол Найсигийн нүдийг бол аварч чадах хэсгийг бол мэдэхгүй байсан. Бараг л аврахгүй байх гэдэг нь наивтай байсан. Энэ аимшигтай мэдээг Франк хайртай хүндээ яг л тэр намдуу зүйл хоолоогоор хэлэх шаардлагатай болсон. Франк энэ хүү аимшигтай мэдээг дуулгаад бид нар чиний нүдийг аварч чадахгүй юм шиг байна гэж хэлэхэд Найси мэдээж ярьж чадхаар байсан бол маш их зүйл ярих байсан баглаа. Гэхдээ тэр үед бол зүгээр үгүй гэж маш аярхнаар л хэлжсэн. Маш олон давтамжтайгаар. Ерөнхийдөө иймэрхүү байдалд орсон хүчтнүүдийн нүдийг мис заслуулахдаа дараа нь хиймэл нүд хийн гэж төлөвлөөд түүнд нь тохируулж засдаг юм байлаа. Ер нь азан тохиолдох юм бол давхрааг нь авч үлдэж чаддаг. Харин давхрааг нь авч үлдэж чадахгүй тохиолдолч бас байдаг юм лээ. Тэр тохиолдолд үзэмжний хувьд нэлээд хэцүү байдаг. Гэхдээ азар Найсигийн нүдний давхрааг нь авч үлдэх боломжтой, цохийг нь авч үлдэх боломжтой болсон байсан. Ингээд нөгөө Найсигийн үзэсгэлэнтэй цэнхэрнүүд юм эрсдэлд хүртэх шаардлагатай болсон. Найсигийн биений байдлын хувьд гэх юм бол нэлийн дээрдэжсэн хичнээн чанга тод үг хэлж чадахгүй ч гэсэндээ гараараа дохио зангаагаар одоо хүсэж байгаа зүйлийг илэрхийлж чадчихсан. Үүнийг нь хоёр охин нь шууд л ойлгож байсан. Ээжийнхээ гаргаж байгаа дохио зангааг охтууд нь шууд ойлгож байсан гэсэн үг. Тэгэхээр бас юу хэрэгтэй байгаа гэдгийг мэдхэд нэлээд амар болж байсан. Мэдээж л Найсиг биеийн эмчлүүлж явахын үед мөрдөгчд зүгээр байгаагүй. Гэхдээ мөрдөгчд нэлийн төөрөлт ч гэсэн байсан л да. Ямар ч угал мөрөлдөөгүй. Тэгээд энэ хүнд ямар ч өссөн дайсан байгаагүй. Тэгэхээр хэн байж болох вэ? Зүгээр л гудамжны хүн ийм зүйлийг хийн гэхээр бас л боломжгүй санагдчихсэн. Яг тэр бороотой бүтэнсэн өдрийн үед гэх юм бол энэ хотын иргэн тойронд өөр бусад хэрэгүүд нэлээд бага гарсан. Гарсан хэрэгүүдийн хувьд гэх юм бол иймэрхүү хүн тэрэг бол огт байгаагүй. Дандаа л орон байр зөвшөөрлөг нэвтрэх юм уу ямар нэгэн эрсдэл учраагүй хэрэгүүд гарчихсан байсан л да. Тэгэхээр мөрдөгчд хаанаас эхлэх огт мэдгүй байсан. Ялангуяа одоо Найсигийн биений байдлаас шалтгаалаад мөрдөгчдөд бол яг тодорхой зүйл хэлэх хүн байхгүй байсан л да. Ийм ч болохоор мөрдөгчд Франктэй уулзсан. Франк мөрдөгчдөд мэдүүлэг өгч явахдаа би их нэртэй ийм зүйлийг хийсэн үнийг заавал олмоор байна. Мөнгө санхүүгийн хувьд бол огт санаа зовх зүйл байхгүй. Би хангалттай мөнгө төлнө. Мэдээлэл авчирч байгаа хүнд одоо шагналын мөнгө бол хангалттай өгж болно. Тэрэнд бол санаа зовлтгүй гэж хэлсэн. Мөрдөгчдийн зүгээс үүнд нь баярлалаа л да. Гэхдээ Франкаас хэн байж болох вэ? Магадлалтай хүн байна уу гэсэн зүйлсийг асуусан. Франк хэлэхдээ ерөөсөө ч тийм хүн байх боломжгүй. Найсыг хүн болгон тусалдаг. Гэхдээ Найсигийн хитрхи тусч байдал нь муу хүмүүсийн анхааралд өртсөн байх магадлалтай гэсэн зүйлийг бол гаргаж ирсэн. Мөрдөгчд энэ үед Франкаас хэрвээ Найсид ямар нэгэн дайсан байхгүй гэж үзэх юм бол танд ямар нэгэн дайсан байгаа юу? Танд хэн нэгэн хүн буруу сансан ч юм уу тийм зүйл байгаа юу гэж асуусан. Энэ үед Франк нэлийн бодоод үгүй надад тийм хүн огт байхгүй. Би чинь шашнаа хүндэлдэг ямар нэгэн хүнд муу юм хийж байгаагүй. Тийм болохоор би эргэлдэж чинь гэж хэлсэн.
Мөрдөгчд Франкийн утсыг үзэж болох уу гэж зөвшөөрөл асуусан. Нэгт Франк ч гэсэндээ болно гэд утсаа өгсөн. Мөрдөгчд Франкийн утсыг шалгаж байхдаа огт олно гэж бодоогүй зүйлийг олсон. Энэ нь юу вэ гэвэл Франк тимч гайхалтай харагддаг шиг нөхөр байгаагүй. Франк Нансиг араан тавьдаг байсан. Нэгснэ Франк нууц амрагтай байсан. Энийг нь бол эхлээд мөрдөгчд мэдээгүй л дээ. Гэхдээ нэг хачирхалтай дугаартай байнгын мессежээр харилцдаг болохыг нь мэдсэн. Энэ дугаарыг нь хартал хадгалахдаа S5 гэж хадгалсан байсан. Тэгээ юу юм болоо гэд хартал нэлийн хувийн чанартай мессежүүд гэдэг нь олж тогтоогдсон. Мөрдөгчд энэ талаар асуухад ялцчихгүй Франк нууц амрагтай болох нь тогтоогдсон. Мөрдөгчдийн зүгээс шууд л энэ чинь бас нэг асуудал гараад ирж байгаа штеп. Гэр бүлийн харилцаанаас гадуур харилцаа байх юм бол нууц амраг ч юм уу ийм зүйлийг хийсэн байх магадaltaй. Тэгэхээр танаа нууц амраг чинь хэрэг гард өдөр хан байсан бэ гэж асуусан. Гэтэл Франк хэлэхдээ Нансиг буудуулдаг тэр бүтэнсээ өдөр Калифорни мужид нууц амрагтай хамт байсан. Франк томилолтоор явна гэж худлаа яриад нууц амрагтайгаа уулзчихсан гэсэн үг.